Юу яцгаана. За өнөөдөр би та бүхэнд iPhone гараа утсан дээр таны мэдэх ёстой 10 ширхэг зүйлийг би танд яг одоо хэлэх гэж байна. За энэ 10 зүйлийг та мэдснээр өөрийнхөө хийдэг зүйлсийг арай хялбархан эсвэл богино хугацаанд хийх боломжтой болно. Тэгэхээр таны бичлэгийг заавал үзээрэй. За яг одоо хэдэн шууд бичлэгэнд орцгоё. За тэгэхээр ерөнхийдөө ихэнх хүмүүс авсан дата маш хурдан дуусаад байдаг асуудал байдаг тийм. За тэр асуудал ерөнхийдөө бол зарим тохиолдолд утаснаас нь шалтгаалж идэг. Утасны тохиргоноос. За утасныхаа целлюлар хэсгээс та өөрийнхөө утсан дээр байгаа бүх аппликейшнуудыг харна. За эндээс болохоор миний ногоон болцсон идэвхтэйнүүд нь болохоор дата ашиглагдах боломжтой тийм аппликейшн гэсэн үг. За ерөнхийдөө бол миний хувьд App Store, календар одоо энэ идэвхгүй байгаа юмнуудыг бол би өөрөө ингээ хаацсан байгаа. Энэ нь яаж байгаа юм гэхээр намайг дата асах үед энэ програмууд миний дата буюу одоо 3 ч юм уу 4G-гээр ашиглаж байгаа үед эдгээр ерөөсөө идэвхгүй ашиглах боломжгүй байна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол миний дата гүйлт ерөнхийдөө арай бага байна гэсэн үг. Яг хэрэгтэй зүйлээс цуглах гэсэн үг шүү дээ, тий. За тэгээд хоёрдугаар болохоор Wi-Fi assist гэж байгаа. Энэ болохоор Wi-Fi-аар орж байгаад зарим тохиол Wi-Fi-ийн сүлжээ нөгөө долгион нундаг шүү дээ, тий. Тэр үед шууд автоматар дата 3-4G асах боломжтой гэдэг тохиргоо. Энийг нь би бол off болгочдөг. Тэгсэн тохиолдолд дата ч юм уу тий нэгжнээс ерөөдөө гүйхгүй гэсэн үг. За тэгэхээр ерөөдөө зөвхөн дата ашиглах тийм програмуудаа актив хийгээрэй. За тэгээд мөн эндээс та өөрийнхөө 3G, 4G гэдэг сонголтыг сонгоно. За зарим тохиолдолд зарим хүмүүсийн 3G ч юм уу болцсон байдаг. За бүр хангадгүй 2G, 3G гэдэг нь ерөөдөө бол маш удаан интернет байгаа. Интернет сүлжээ маш удаан. Тэгэхээр 4G байлгаараа тэгэх юм бол маш хурдан ашиглах боломжтой байгаа. Магадгүй хэрэг 4G гэдэг сонгоцсон ч гэсэн таны утас 4G гэж гарч ирэхгүй байх юм бол таны утас нь 4G сүлжээг дэмжидэггүй. Эсвэл таны SIM карт нь 4G сүлжээг дэмжидэггүй гэсэн үг. Тийм болохоор та тэрийг шалгаарай. За тэгээд мөн саний хідэн тохиргоо хийцэн ч гэсэн нэгжингүүгээд ч юм уу датаа зарцуулагдаад байна гэж үзэх юм бол тэр нь бас өөр тохиргоо байгаа. За iTunes App Store гэж байгаа. Ийшээ ороорой. За энэ ч оронгууд use cellular data гэж тийм. Энэ болохоор интернет дата асаалттай байхад одоо интернетээс шууд апдейт ч юм уу тийм аппликейшн татагдана л гэсэн үг. Тэгэхээр энийг нь off болгох хэрэгтэй. За энэ дээр нь апдейт хэсгэд нь болохоор энэ яг зүгээр автоматар байнгын апдейт хийгдэж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ бол зүгээр. Дараагийн гол асуудал болохоор энэ video autoplay гэж байна тийм. Энэ болохоор зөвхөн Wi-Fi only байвал зүгээр. Тэгэхгүй хэрвээ on байгаа тохиолдолд та магадгүй дата ч юм уу авцсан байлаа гэж бодоход Facebook дээр ингэ доошоогоо newsfeed scroll-дод гүйлгэж яхад видеоч автоматар ингэж яваад эхлэн гэдэг нь таны датанаас зарцуулагдана. Ерөнхийдөө таны үзэх шаардлагагүй бичлэгээр автоматар тоологдоод эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө дата нь бас хурдан дуусах магадлалтай. Тэгэхээр та энийг заавал Wi-Fi only гэдэг сонгоорой. Эсвэл зүгээр заавал дарж орж үзнэ гэх юм бол болгоцож болно гэсэн үг. Тэгэхээр энэ хэдэн тохиргоо хийсэн багт ерөнхийдөө таны дата хэрэглээ ерөнхийдөө их давгүй болоод ирнэ. За та миний дэлгсэн дээр юм харам гүүгээд байгааг анзаарсан баг. Энэ болохоор юу юм хэрэг ерөнхийдөө би ийшээ ороод ерөнхийдөө энэ товчлууруудаа ашиглахгүйгээр нэмж хасаад чойжлох гэх зэрэг маш олон үйл хийх боломжтой байдаг. Миний туслах л гэсэн ерөнхийдөө. За энийг яаж шилж асаах юм гэхээр settings-ийнхаа general хэсэг рүү ороод accessibility рүү орно. За тэгээд assistive touch гэж байна. Энийг би on болгоцсон байгаа. За тэгээд би энийг болохоор яг энэ юу байлгахыг би өөрөөндөө шийдэх боломжтой байдаг. Жишээлбэл энэ customize руу орно. За тэгээд эндээс би device очор нь юу байлгах юм те эндээс би өөрөө ингэ сонгоод ингээ би ингээ бүх юм нэг нэмээ өөрчилж болно. Жишээд би энэ дээр та яг юу хийж болох юм бэ гэхээр жишээлбэл за device руу орно. За
уцаа чойж болох нь байна. Өртөө тэгээд уцаа эргүүлээд харуулж боломжтой байх нь байна. Дууг нь хаачин, дууг нь нэмж хасна. За тэгээд ийш орлоо. За ингэх боломжтой. Бүгд нь ямар програмны хийснийг харах боломжтой. За уцаа рестарт хийх ч юм уу те. Гих зэрэг маш олон тэгмээ үйлдэл та энэ дээрээс шууд хийх боломжтой. Заавал ингээд доороос ингэх ч юм уу те. Дээрээс ингэх ч юм уу. Тэгхгүйгээр зөвхөн дандаа ингээд товч дараа шууд ингээд гаргаадах боломжтой байдаг. Тэрүүгээр маш давуу талтай. Бас хоёрдугаарт өөрийнхөө энэ нэмж хасах чойж ч юм уу энэ товчнуудаа бас эдлийг нь удаашруулах тийм. Жимээс удаа олон дахин дараадах юм бол чигдчихдэг. Бас ингэ цаашаа орчдөг ч юм уу тийм. Маш олон тийм асуудал бас гарах магадaltaй шүү дээ. Тэгэхээр өнөөхдөө бол эндээс assistive touch-ыг ашиглаж байвал их зүгээр байдаг. За энэ удаад бол камерны тохирго байгаа. За ерөөдөө утсаараа маш их бичлэг хийдэг хүмүүс зориулсан. За жишээлбэл тэрний одоо яг юу хэлээд байна гэхээр та өөрөө утасныхаа пикселийг өөрөө сонгох боломжтой байдаг. За та утасныхаа settings руу ороод доошоо гүйлгээд камер гэж байгаа. Камер руугаа дараад оронгууд ийм сонголтууд байгаа. За scan QR code тийм. Scan одоо QR code-ийн утас хэрэг уншихгүй байгаа бол QR code энийг идэвхжүүлээгүй байх бол магадaltaй энийг идэвхжүүлээрэй. За record video гэж байна. Иш оронгууд за ийм сонголттой та ийм дөрвөн сонголттойгоор та бичлэг хийх боломжтой гэсэн үг. 720 1080 4K гэдэг. За энэ хойтлын 3060 fps гэдэг нь юу юм гэлж яах нэхээр тэгэхэд нэг одоо 1 секундэд харуулах тийм дүрсний хэмжээл гэж ойлгож та ерөөдөө. Одоо жишээлбэл энэ 720 HD 30 fps гэдэг нь бол 1 секундэд 30 ширхэг дүрс харуулна л гэдэг юм уу те гэсэн утгатай л гэсэн. Би бол одоо энэ 4K 30 fps гэдэг сонгоцсон байна. Тэгэхээр өнөөдөр бол хамгийн сайн дээрээ тавьсан байгаа. За дараагийн чухал зүйл бол control center байгаа. За control center нь яа гэхээр ерөөдөө миний энэ хэсэг гэсэн үг. Доороос гарч ирдэг. За би бол одоо яг screen record хийж байгаа болохоор энд миний улаан навчаад байна. За тэгэхээр ерөнхийдөө минийх нь mic гэж бас юм сонголттой байдаг. Одоо л би нэг mic on гэдэг энэ улаанаараа би mic нь асаацаад ингэ ярьж байна. Арай би зөвхөн mic нь унтраагаа зөвхөн бид ихцээ бичэнд дэлснийхаа чимээл бичнийг бол би энэ off болгож бичиж болно гэсэн үг. За тэгэхээр би яг энэ чинь юу байлгахаа би бол өөрөө эндээс сонгоно. За customize controls руу ороод за надад байгаа одоо хэрэгтэй төлөвсүүд нь болохоор эдэр байна. Date. За би доороос нэмэх боломжтой юм бол энэ нэмэх тэмдэгтэй энэ гэсэн үг. Эдрийг бол надад одоохондоо хэрэг шаардлагагүй болохоор би эдрийг нэмээгүй. Яг одоо шаардлагатай байгаа энэ хийдэл илүү зүгээр гэдэг миний хувьд. За settings руу орсон. За settings руу ороод general руу ороод
keyboard руу орно. Keyboard руу ороод за энэ auto correction smart гэдэг эдгээр бүгднгийн да итгэхгүй болгочих. Бүгднийг итгэдэг болгоод за одоо харъя. Одоо ингээр ямар ч тийм юм гарч ирэхгүй нэ. За мөн энэ дээр нэмэлтээр та Монгол фонт гэвэл суулга яах юм бол App Store руу App Store-оос та icon гэдэг энэ програмыг татаж аваад суулгасныхаа дараагаар та settings руу ороод keyboard руу орно. За тэнгуүд та add new keyboard гэдгээр дараад эндээсээ та цааны icon ч юм уу мазаалаа гэдэг програм татаж авсан бол тэр програмаа сонгоод ийшээ оруулчихна гэсэн үг. За ингэсэн тохиолдолд шууд таны утсан дээр Монгол фонт суучнаа. За тэгэхээр дараагийн нэг чухал зүйл бол iMessage байгаа. За iMessage ерөөдөө бол интернеттэй үед та iPhone барьдаг хүмүүс рүү үнэгүй мессеж бичих боломжтой байдаг. За та тэнийг iMessage асаахын тулд settings-ийнхаа message рүү ороод iMessage гэдгийг чеклэж хангалттай. За тэгээд чеклсэн тохиолдолд та message рүүгээ ороод шууд iPhone барьдаг хүн рүү шууд интернет ашиглаад үнэгүй мессеж жишээлбэл би нэ App Store, календар, FaceTime, Find iPhone ч юм уу эдрийг бүгд нь off болгоцсон байна тий. За Facebook дээр ороод үзье тий. Энд чинь гуруулаа идэвхтэй байна. За би мэдээж энэ allow notification гэдэг notification надад ирнэ гэдгийг би тохируулсан байна. Мэдээлэл авна гэд. За ерөөдөө lock screen гэдгийг би чеклсэн байна тий. Lock screen гэдгийг энэ хэрвээ намайг утсан оролдож явах үед энэ дээрээс ингэж гарч ирээд гэд байж гар буцдаг гэсэн үг. Тэгэхээр би зөвхөн lock screen сонгоцсон байна. За sounds гэж байна. За энийг sounds болгож болно. За show preview энэ болохоор байнгын харуулах уу гэж байна. Би бол байнгын гэдгийг би бол юу гэж сонгоцсон байна. Үгүй гэдгийг зөвхөн ингэж гарч ирэл байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр за эндээс би ийшээ ороод Facebook-ийн notification-аас давхар янзлж болно гэсэн. Ерөнхийдөө би бүх аппликейшнүүд дээр энэ тохиргоог хийчих болно гэсэн үг. За магадгүй би ингээд тэнгитээр дарчих юм бол за temporary гэж энэ одоо хальт ингэж гарч ирээд буцаа гэсэн үг. Энийг нь би бас жоохон ингээд сонгоч болно. За temporary бол төр зүр ингээд буцаа орно гэсэн шүү дээ. Prestige нь болохоор ингээд намайг хараа хартал ингээд байж байна л гэсэн үг. Гэдэг ийм сонголттой. За alert нь нөгөө мэдээлэл нь болохоор нэг удаа л дуурна. Эсвэл зөвхөн 2 удаа ч юм уу 3 удаа гэдэг өөрөө чи сонгох юм сонгох
хэлээд байна нэхэр. За бид энэ шууд харуулъя. За та нөөц рүүгээ ороод за шинэ нөөц үүсгэж хагаад нэмэх тэмдгээр дарна. За тэгээ scan document гэдэг рүү орж жагаад game camera гараад ирэнгүүт та шууд өөрийнхөө тийм зургийг авах гэж байгаа зүйлээ сонгоод яг дээрээс нь шууд ингээ авчихна. За тэнгүү шууд зөвхөн энэ хэсгийг л авч байгаа гэсэн үг та. За хэрвээ магадгүй жоохон бага зэрэг хэмжээ алдсан байгаа тохиолдолд та энийг нэг өөрөө жоохон нэмж хасаад ингээ илүү цэвэрхэн болгоч болно. За тэгээ keep scan гэдэг дарах юм бол та зөвхөн яг саний хэсгээл хадгалж авна гэсэн үг яг ингэж. За тэгэхээр энийг та шууд done гэж дараад save гэж дарна гэсэн үг. За ингээд таны шууд юу л орчиж байгаа. Тань дээр хадгалагдаад энийг та өөр зүйл рүү ингээ явуулчихна гэсэн үг. Messenger ч юм уу те, mail руу ч юм уу ингээд та өөрөө сонгоо явуулчихна гэсэн үг. Тэгэхээр энэ зүйл маш хэрэгтэй. Ерөнхийдөө бол байнгын ном сонин сэтгүүл уншдаг хүмүүс нөгөө ингээ хадгалаад авчвал илүү